Хиймэл оюун ухаанд суурилсан. Суртлаа давт ураатай богино хичээл булан. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар төгсгөлгүй олон бодлогыг бодолтын хамт гаргаж өгнө. Сурагч номон дээр дарааллын нийлбэр олох болгоор өөрийгөө шалгах гэж байна. Энэ бодлогыг ботход жишээ бодолт үзэх шаардлагагүй гэд шууд бодож эхэллээ. Бодож дуусаад хариу болон бодолтоо тулгана. Харсан байна. Дахиад бодъё товчийг дараад үүнтэй төстөө өөр бодлого бодож үзнэ. Энэ мэдчлэн төгсгөлгүй олон удаа бодож болно. Дахиж хизээч алдахгүй болтлоо давтах боломжтой. Бодол шариун дартсан. Одоо тригонометр функцийн утга олдог бодлого бодож үзье. Эхлээд видео бодолт үзэж ойлгоод ойлгосон мэдлэгээрээ бодлогоо бодно. Энэ булангийн хичээл бүр нь нэг жишээг дэлгэрэнгүй ботсон видео бодолттой. Уг видео бодолтоо сайтар ойлгоод энэ бодлогыг бодоод дараа нь бодолт болон хариугаа тулгаж алдаа гарсан бол засаарай. Хариун таарсан байна. Хэрэг уг бодлоготой холбоотой хичээлийг бүтнээр нь үзэж илүү олон жишээ ойлгохыг хүсвэл энэ товч дээр дараарай. Second chance to